За, сайн явж байна. Өдөө нэг Яа. сайхан Яа. Монгол үлгтэй ирсэн. Тэгээд Банка сайхан нохоо хийж аваарай. Одоо айлыг чимдэг, Монгол гэрийг чимдэг амтны Монгол нохоо байгаа шүү дээ. За одоо ингээд аврагынхаа өгсөн сайхан Монгол банкартайгаа гоё нэвтрүүлэг бичлэгээ өргөжлүүлнэ. Эцгийн зүгaaрлыг яг нэг аслан гэвтэй. Ийм одоо цагаан өвсөн зүгээр ингээд ноорлцсон. Тэгээд одоо ингээд уяад авчихсан. За. Нөө доолооч. Ихэр. Ном. Тий. Манай хүүхдүүд эрхлүүлээд бүр ингээд. Эцэг их нь одоо бүр тэр амар шагнал магалтай нохоо юм шүү дээ. Тий. Эцгийг нь болохоор би нөгөө 1000 найзын төвшнгээс авсан. Аа. Тий. Бархаан гэдэг. Хамгийн татбасаа авч гэнэ та. За би ямархан сөрөг Сайхан байна. Харин сайн үйлдэл хаварч жийно. Сайхан авч гэнэ. Сайхан жил боллоо. Одоо туслан эхэлсэн юм. Одоо туслан аварч эхэлсэн. Та сайн байна уу? За. Аа яг би таарах шиг байгаа. Хүүхдүүдээ аяар ингээд туслан тарсан байна. Ер нь нас гэдэг чинь сайхан шүү. Танаас ч аль торгууд нь байгаа. Nee, вангийн хөшөөний заргууд. Вангийн хөшөөний. Одоо вангийн хөшөөний торгууд ч Чихэн өнгөтэй. овшааны торгууд уу? Аа. Тасын шүү. За. Үсээ тайсан шүү. Тасын шүү. Nee, жаа. Чин. Ямар гоё юм бэ? Ийм одоо зураг хадгалаад аваад үлддэг. Энэ хэдэн оны зураг вэ? За 70 хэд онд авсан байх та. Энэ зургаа хоноо. 70 хэд оных яг тооч нээс нэг. Бүгд 80 гарсан шүү дээ. Насалдаг байна. Энэ чимээ одоо нэг цагаан сараар тавьдаг. Тий. Торгоод өрмөл. Гөрмөлгээд. Энэ одоо хэвэн боо оролцсон тийм ээ. Манайхны. Дараа нь хатны орн гэдэггүй наа. Ямар гоё юм бэ? За сайхан хавж гэнэ та. За, таран дотоо сайхан авч гэнэ. Сайхан уу. За зуны ихэнх сар зүү юуг гарлаа шүү. Хаврын сүүлсээр. Босоод өчтөр бороо ороод сайхан дэвтүүлээ шүү. Нөгөө цэцгийн Тийм. Өндрөгөөний цохосон Самранбад гэдэг. Самранбад гэдэг Тийм цэцгийн Самранбад гэдэг. Одоо Бадамлын хот цэцгийн авчил юм да тийм одоо. ёстой өрмөц хийд шүү. Тэг сэлсэн байт аа. Одоо Самранбад гэж нэртэй идэм бидтэй. Карманы орк. Зөө. За дүүгийнхаа урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Энэ нэг дүүгийнх нэг бичлэг хийдэг юм гэр байгаа. Эндээ бүх юм байлаа. Тий. Хөвдөө төрж өссөн тэгэл Монгол гэрт тэгэл. Болдоо маань энэ нэвтрүүлгээрээ би ч олон нэвтрүүлэг нүцсэн байх шүү бүх зүйлтэй орсон. Тийм. Ер нь миний л одоо их олон идчихсэн хоол бол Яманы хорхог боодог, Британий хорхог гэдэг. За. Тэгсэн чинь манай болдоо болохоор хоньны одоо боодог гэдэг. Ийм сайхан хоол гаргаж ирээд хорхоо өргөмөр. Тийм хоол урд мэ нэг идсэн юм шүү те. Тий штэ. Урд нэг идсэн. Ер нь одоо нөгөө энэ боодог хийж эхэлсэн цагаас хойш хамгийн анхны захиалга ер нь танд хүрсэн байт юм миний. 2 жилийн өмнөх наадмын бэлтгэл дээр та Төв аймагт гарцсан. Тий. Тэгээ нөгөө галаараа цуглаад нөгөө нутгийн улсууд цуглаад тэгээ эндээс нэг очсон байт. Тий. Дүнжин гарууд дэвжэн дээр. Дүндэн гарууд дэвжэн дээр. Тэн дээр нэг сайхан идсэн шүү. Тий, тэр чин дүүгийн чи ерөнхийдөө хамгийн анх гаргаж ирсэн 1 номерын боодог танаа галт тавьсан байхгүй. Тэгээд түнтээсэн сайхан бод гаргаж ирээд тавьчихлаа. Хасан чи ямаа бишээ. Тэгээд зүссэн чи зүгээр өөх нь алглаад яваад. Ингэж хийж болдгийм болоо гэд нэгдээд үтсэн юудаас салах аргагүй. Дажгүй ер нь хийгээ сураад байна. Тэр сайхан идчихсэн зүйлийг одоо өнөөдөр яаж хийсэн гэдгийг энэ. Одоо нөгөө өмнө нэг Яманы боодог их хийсэн гэсэн. Тэгээд одоо би ч нөгөө яргуу идсэн Яманы боодог хийсэн. За. Тий бас яргуу идсэн Яманы боодог идэхээр
хий уу дарагдаж бас ядаргаа тайлардаг гэж нөгөө дээр үесээ хөгшчүүд ярьдаг. Та чи ямааны бодыг хийжсэн юм тэр нь ч одоо хүрдэг байгаа газар. Бараг нэрийн сонсоод хий удаа. За тэгвэл хоёлаа зоогоо барих уу. За тэг. Нэрдэр тэр сая Бүрүүжөө харцаг гэсэн тэр Бүрүүжөө харцагт ярьсан тэр нөгөө тэмээдэг түүхийг та ярьж өгсөн юм шүү. Тий, ер нь ховдын дөрвөн сум хойд дөрөв тушуудах нь ярьдаг юм л да тий. За. Тий, дөрөвдийн конкэ авраг гэж авраг. Тий, мундаг хүн байсан байна. Конкэ аврагыг нэг л доо цагаан хат даадаг байсан байна. Тэгэхээр тэмээнд ер нь дунджаар 350 жин дэж байгаа хүмүүс ярина л да мэднэ л да. Ер нь дунджаар 350 ил ачаачдаг байсан. Тэгээд конкэ авраг нэг цагаан хат ундаг. За. Тэр нь болохоор даадаг одоо асар хүчтэй тийм мундаг хат байсан гэж байгаа. Тэгэхээр 350 кг дунджаар ачдаг тэмээ чинь атан тэмээд чинь тэр хүнийг даахгүй гэхлээр тэр нэг 400 орчим килограмм байсан болоо да. Тэр нутгийнхны ярьж байгаагаар. Тэгээд тэр их мундаг хүчтэй чадaltaй тийм хүн байсан. Тэгээд ер нь домог болсон байл. Домог яриа. Тий. Тоо дөрөвдийн өвшөнөөс орж ирээд одоо арилжаа арьс ширээ өгөөд эргээд 3 удаагаа авч явдаг байсан юм уу? Одоо торог дурдангаа авч явдаг байсан юм уу? Тэгэж явдаг хүн байсан баг. Тэгээд тэр бүр бодтой юм ярьдаг шүү нутгийнхан. За. Одоо манжи амбон конкэ авраг хэлээ гэж гарч ирээд та энэ одоо 4 настай дөнөө өхөр гэж байгаа юм да. 4 настай хязгаалаа ирэх хөрийг идэх юм бол одоо ийм одоо шагналыг гээд. Хэрвээ идэж чадахгүй бол та яах юм гээд. Би энэ очиж яваа арьс шир ноос нолороо гэж танд. Тэгээд ингээд хоёулаа тохироод тэгээд Дөнөө өхөр итгэхэр болоод. Тий, дөнөө өхөр итгэхэр болоод. Тэгээд дөнөө өхрийг бол хүмүүсийн нүдэн дээр эцэг гэж ярьдаг шүү. Тий, тэр одоо 100 гаруй жилийн өмнөх юм яриад ах шиг байгаа. За тэгээд тэр конкэ аврагын одоо төрлийн хүмүүс одоо бүгд байна л да. Тий, тэгээд тэгж ярьдаг юм байлээ. Тэгэхээр тийм онцгой том биетэй, онцгой тийм бяртаа чадaltaй хүмүүсээс байсан баг. Би энэ домгийн түүхийг бол одоо нэг жил гаруугийн өмнө сонссон юм байна. Тий. Манай нутагт бол энэ баян цагаанд нэг бас их сайхан бие хаата сайхан цогтөг нөхөр байсан байгаа. Тэгээд дунд говийн төөрч нөхөртөө морицаад намрын тарган 90 хоног идчих юм бол одоо эмэл хазартаа морио өгье гэж. Тэгээ гиз дотортой чанаад одоо бүгдийг нийцсэн гэд. Тэгэж одоо хүүхд тохтой би сонсчихсан. Бүгднийг чи хамгийн сүүлд нь сэмжээр нь ингэж нөгөө дүмбүнгийн ачиж жаад сэмжээ мэддэг хүн байдаг. Тийм яриа байдаг. Тийм нутгийнхан бас тэрийг баталж ярьдаг. Тэгээ би тэр хүнийг бол одоо энэ дэлхийн хамгийн мундаг гэддэг бүтэн 90 оны жиштэй гайхамшигтай амтан байна гэж бодож явж ирсэн байхгүй. Тэгсэн чи сая үхэр ицсэн тиймэрхүү тэмээ ицсэн тиймэрхүү ингээд бас Ховд аймгийн дөрвөн сумд яригддаг юм байна. Тий. Тэгээд нэг айлаар ороод тэрийг яриулчаад тэгээд цаатлын айлаар очиод конкэ аврах гэж тийм хүн байсан үхэд байлгүй яах вэ гэж бүгд мэддэг тийм ярьдаг. Наа чаар нэг домог яриа байна гэж эртээр харцаг надад хэлэхгүй. Яргууны ямаа. Яргуу ицсэн ямаа. Яргууны гөрөөсл гэсэн үг дээ. Тийм шүү дээ. За чулуутах. Энэ чулууг сайхан автгаад үнэрлээд долоод гэж юм шүү. Чулуу ярих ач тус чулуудаа бас амар өстэй байгаа. Тэгэхээр энэ сайхан үнэр, энэ сайхан одоо яргууны ямаа гэдэг чинь тэрэ яриад бидний одоо биеийг хий хөг одоо тэгшилт хийдэг ийм аршаа байж тээ. Аршаа болгоё гэж. Эртээр үесээ энэ одоо жинхэнэ одоо ангаахын одоо нэг төрөл өстэй. Тэгэлгүй яах вэ? Энэ халуун чулуу барина гэдэг чинь бол энэ алгаараа ингэж бариад байдаг чи одоо бүх мэдээллийн цэгүүдэл тэг сэргээж хийгээ нэг цагаан тэнцүүлж өгөх шүү. Тэгээд тэр нь бол хоногтой мэдэгдэлтэй тийм ээ. Нойр сайхан өрнө. Хөө нам тайшрын тэр. Би хамгийн анх ихэд яргуу ицсэн ямаа нэг бод гिचээд 24 цаг унтчихлаа. Намрын тарах хүч авцсан мал шиг шүү дээ. Тийм баг энэ жил өстө мал сайхан орсон шүү дээ. Дэндүү сайхан биш. Хаа газар цаг сайхан өвөл өнтөө сайхан орлоо шүү. Та нөгөө түрүүн ийшээ яриад байсан нөгөө нэг энэ боодог халуун жуулууны тухайг яриад байсан юм чи юу гэлээ? Тэг хүн бол тэгдэм байл да. Одоо багш нар ярьдаг юм л да. Манай уламжлалтай багш нар. Хүний хий бол одоо хүнийг ажилуулдаг одоо тийм хий шар бадгана гэдэг байгаа шүү дээ. Гурван төлөвт хүн амьдардаг. Тэгээ хий аривдахаараа хүн бол одоо бас доголдож эхэлт юм л да. Эрүүл мэнд. Хий их болохоор тий аривдахаараа тий. Түүнийг л одоо балансалж тэнцвэрт оруулж байгаа аргачлал нь одоо битүү хоол юм байдаг гэж. Тэгж одоо ярьд юм лээ. Тэгээд өөрөөсөө ингээд уугаад хэрэглээд үтсэн усуд мэдэндээ тийм ээ. Тийм шүү дээ.
Тэгэхээр Монгол хүний нэг өөрсдөө тэнхрүүлдэг нэг бас олон арга биш шүү. Тэрнийх нэг л одоо энэ халуун жул барих, хорхог боодгоо барих гэдэг. Одоо барууныхны яг тэр барбекю юм да тий. Чинг одоо Монгол барбекю гэдэг чинь энэ шүү дээ. За ингэж. За гэлээ. Шүл. Харшаа малгээ. Пөх. Хангин жина. Сайхан. Давс учраас та мэгтэл харч. Энэ айраг цагаач бай, боодогч бай, одоо хоолч бай энд хүний нэг эрчим байдаг юм шиг, энерги байдаг шиг. Тэднийхээ угаасаа сайхан айрагтай арих, тэдний айраг угаасаа хизээ сайхан байдаг. Бас тийм шүү дээ. Хүний нэг гар байдаг юм шиг. Тэгэхээр болдоод бол үнэхээр галкаар бас сайхан. Ийм биш таа. Янзын гоё. Нэвтв шүү дээ. Байгаатай. Дараалал гэж. Энэ ч одоо ингээл өөх махан нэрээ гоё халагдсан биш. Аслан зараач гоё шүү. Авраг ирнэ. Хоол унданд одоо залуугаасаа сайн биз. Хоолнд сайсан. Одоо ер нь гайгүй тамиртай нөхдүүд гайгүй хоолнд гайгүй сайн идэдэг юм шиг харагдаж шүү дээ. Тийм хоол идэх хүн тамиртай байт юм уу санаа. Энэ нэг өндөр бэлтгэлтэй байгаа улсуудын хотод бас арай өөр ажиллаад байна уу? Одоо өдөртөө 3 бэлтгэл хийгээд нэг 7 хэлүүлс гарах чинь 7 орчим хэлүүлс гарах чинь бол ер нь ямар ч хүн идэв шүү дээ. Өөстө чигт юм шүү дээ. Тийм гойны. Энэ зузаам ах. Хойны зузаам ах ингэж болно гэдэг чинь бас л сайн болгож. Хоньны дээр Үсгүй. сүүлийг болгох чинь бас Ажиж үзээд шүү дээ. Энэ бол бас сайхан болчихжээ. Тийм. Сайхан амт орчиж. Одоо л энэ чинь яргуу идсэн гэдэг чинь халуун чанарын юм идсэн байгаад шүү дээ. Өөрийгөө бас нэг яргуу идээд хариуцахад авчих шүү. Яргууч халуун. Яргууч нэрээ тэгдэг гэсэн чинь нөгөө ямаа мамаа нөгөө мал амт идэхээр дотор нөгөө янз янз амтан амтныг ингэж хөөдөг. Баг туулга юм шүү. Байглаа. Яргууг амтан болгож чинь хавар. Тий. Чон нохооч чинь. Тий. Одоо шууд бүгд чинь. Одоо сүйдээ хүн иддэг болчихлоо. Тий хүн ч идэж чинь. Хүн ч одоо ингэ амбиулаад идчихсэн бас тийм ээ. Тэгэхээр яргуу бол бүх амттыг хавар сэргээж өгдөг юм бол цэцэг юм байна. Хамгийн дөрөв гардаг. Хамгийн дөрөв. За аврагын дэс өгөөцөө идээрэй та. Реклам явж байгаа гэж юу? Энэ одоо дүүтэй одоо хамтарч ажиллаад бас удаж байна. Одоо манай одоо энэ Монгол хөрсөн дургасан одоо Монголын одоо Багро. одоо бүх одоо хүнсний технологичд одоо хамгийн өндөр шанараар одоо гаргасан бүтээгдэхүүн. Энэ гоё дардаж шүү дээ. Тий. Зарим өгсөй итгэх зөөлх юм байдаг шүү дээ. Тэгэхээр энэ яг нэг зажигчтай хатуу гоё. Эднийх ч одоо тэгээд нөгөө одоо орчин цагт бол бүхэмний үн өсөд байгаа шүү дээ. Тэгээд үнний өсөлтийг бол одоо доктортай барьж байгаа. За. Импортын болон дотоодын бүх одоо үнэс үнийн хувьд хямдхан барьж байгаа. Бодлогоор. Тэрийн ч анзаараагүй юм. Тий. За дандаа авч байна. Бас сайхан болж шүү. Ийм сайхан хоолоор өнөөдөр ахтаа хүндэтгэл үзүүлж ингэ дайсаад маш их байлж байна. Өө танд их хоёулаа хүрэлцэн ирсэн. Тэгээ хүнийг одоо сайхан дайлж чадах чинь бас буян гэж би боддоо шүү дээ. Ингэ сайхан хүндэтгэл үзүүлж байгаа бол маш их байлаа. Тэгээ ингээд ийм одоо сайхан зөөлхөн ийм одоо эдэнхтэй болгоно гэдэг чинь бас хүний гарал та. Сайхан гартай маань тэгэхээр. Баярлалаа. Нөгөө монголчууд ч эрдээр үесээ нөгөө холын зочин хөндлөж байгаа гийчин зочдоо одоо ингэж битүү зоогоор тайлдаг юм уламжлалтай. Тэгэхээр алс солоос ядраад ирэхэд нь ядаргаагийн тайлах гэж л тэгдэм байх гэж бодож байгаа шүү дээ. Манай торгуулууд их гартай л та. Ховдын болгонд очиод мортоход заавал шар хал зойно. Тий. Ховоод идэж мортуулна шүү дээ. Сайхан. Их одоо тийм нөгөө дайламтгаа тэгээ дээр үесээ нөгөө ийш тийшээ олон километр, олон мянган километр ингээд нүүгээд дайн дажин үзээд их зовлон үзсэн болохоор одоо нөгөө ард иргэдэн одооны энэ хүмүүс нь ер нь нэлээд тийм хөдөлмөрч улсууд байдаг юм гэж л би боддог шүү дээ. Суманд очиод тэр ахуй амьдралыг харах тэр одоо жимсний талбайгаар явах. Яг тийм харагд. Тий. Хүн болгоо одоо цаг наргүй ажилладаг. Тий. Одоо нэг манай ховдын нэг брэнд дээр хайрламар хамгаалмар байгаа. Юу гэхэлэр тэр одоо ховдын тарвс гэж байна шүү дээ. Тий. Одоо жижигхэн мөрлөө тийм цэл ногоон байдаг гэсэн шүү дээ. Тэгээд гадна талын хайсан нэмэг. Тий. Тэгээд тэр дотор талдаа часуулаа. Часын амттай байсан байхгүй юу? Одоо тэгэл том болчих янз бүрийн алдаг малаг өнгөтэй болчих. Тэгээд тэр брэнд юу н хаашаа явчихва. Ногоон ерөнхийдөө бол байгаа. Тэр нь гэхдээ багасчаад байна.
Одоо эдгээр чинь нөгөө нэг ингээд том болгоод орс үрээр тариад. Нөгөө таваарын тал руугаа ороод тийм. Аж ахуй тал руугаа их явцсан. Тий, тэгээд Улаанбаатар хотод тэгтээ тэр нь яагаад ирээд байна вэ гэхээр тэр чинь юу яагаад байхгүй. Замаа хайтаагаад байхгүй. Яг нөгөө үндсэн нөгөө нэг ховдын нөгөө нэмгээ хэлтэй ч юм болохоор Тээвэр даахгүй. тээвэр даахгүй. Одоо орчин цаг чинь тэгтээ бол яг ингээд нэвтэн юм засмалтай болцсон болохоор Тий, одоо арай хайцсангуу гайгүй. Одоо гайгүй. Ирээд байдаг. Тэгээд нөгөө олон килограммаар ингээд ачаар гарагдаад ингээд хагараад авах. Тэгэхээр яг монголчууд ховдын болгоныг ховдын тэр тар усыг юу гэж ярьдаг вэ гэхээр тэр хамгийн одоо мундаг гоё амттай одоо хамгийн сайхан тар ус гэж ярьдаг байсан байхгүй юу. Тэгтэл одоо ховдын гэсэн чинь бүр зүсэн зүйлийн алга ирээ болчихсон одоо тэр патенттэй нэг хадгалж тэрийг хамгаалмаар байна. Одоо ингээд та бүхэн яриаг сонсож байгаа манай ховдын одоо ард иргэд тариаланч та. Одоо ингээд аврагын хэлж байгааг бас одоо ингээд сонслоо ингээд хэдүүлээ бас авч үлдэх ёстой юм байгаа шүү. Би одоо нөгөө хүн хоол идэхээр нөгөө сайхан зантай болчтой гэж ярьдэн шүү дээ. Тэн дээр нэг сонирхсан асуултаа асууж бол. Одоо өсгөө авраг та хоёр одоо ингээд наадмаар ингээд зүүн баруун талд ингээд нэг хоёр удаа чулуу маргаан боллоо шүү дээ. Чин үнэ яг алин зогсох хэрэгтэй. Альва нэг асуудлыг хаанаас нь авч үзтээ. Тий, хойноос юм уу урдаас нь юм уу? Мэдээж дурдаас нь авч үзье. Тий. Тэгэхээр наадах чинь нэгдүгээр ангийн хүүхдийн л бодлого байхгүй. Тий. Миний сонссноор ч одоо нөгөө зарилгын яваар. Тий. Тэгээд ер нь нэг иймэрхүү юм байдаг юм л да. Альва нэг цолыг авсан одоо цол ирэмбийг авсан огноогоор л дүгнэн. Тий. Дархаа ургуудыг одоо дунд нь ирэмблэхгүй гэсэн ийм одоо журам байдаг. Тий. Тэгэхээр энэ дархаа ургуудыг сөргүүлж тавьж болохгүй л дээ. Дархаа ургууд бол одоо янз бүрийн төрүүлсэн хүмүүс байдаг шүү дээ. Жишээ нь одоо Говьтай аймгийн Жаргал цумээ гэдэг Шарын Бацуур авраг байна. Хоёр төрүүлээ дархаа ургуулсан байдаг. Тухайн үедээ бол улсын баг хурлын тэргүүлэгчдийн нэр өмнөөс барилддаг маршлын бүх байсан баг шүү. Тий. Тэгээд төвдөн дөрж авраг болохоор 7 төрүүлсэн байна. Дамжаа авраг бол одоо завсаргүй 5 жил төрүүлсэн байна. Цэрэн дотох авраг 4 жил төрүүлсэн. За багш маань 10 төрүүлсэн. Мөнхөд авраг 6 төрүүлсэн дархаа авраг. За Батэрдэн авраг 11 төрүүлсэн дархаа авраг гэсэн юм. Тий. Тэгээд 6 залуу цаан гэж одоо бас Батэрдэн авраг луу жилтэнгүүдийг салгаж зарж ирсэн цаанууд байна. Тий. Бидний хувьд бол одоо Батэрдэн аврагыг л одоо давж иж том цолон төрөх юм гэсэн зорилготой бэлтгэл сургууль хийжсэн шүү дээ. Тий. Би эртээр харин таны нэг ярилцлагыг үзчихсэн. Тэн дээр одоо нэг засуулын одоо тэр их яриа буруу гэж та ярьсан байсан. Энэ одоо хүмүүс одоо бүх мэддэггүй надтай бол мэддэггүй болсон улсуудлыг харж байгаа юм чинь засуул нь бас тэгж яриад байдаг нь бас зөв гэж одоо хүмүүс яриад байдаг. Тэгэхээр одоо цагт бол засуулт ч одоо юу вэ? Мик байна тийм ээ. Тий. За тэгэхээр тэр хоорондох яриа бол одоо бүгдэнд нь сонсогдож шүү дээ. Харин тий. Тэгэхээр ер нь бас надыг шүүмжлэхээс илүү тухайн үед одоо яаж одоо олон нийтэд хүрэхгүй гэдэг бас харилцааны урлаг яваад идэг гэж үү. Тэрийг бол одоо засуулан анхаарах хэрэгтэй, бөхчүүд нь анхаарах хэрэгтэй. Миний үеийн засч байсан одоо цогцол ухаа, лонцоо дөрж байгаа бүрэг засуул гэдэг. Тэр үеийн л одоо хүмүүжил авсан байхгүй юу? Тэр засуулууд маань бол элдв шалт юм ердөөсөө ярьдаг байсан. Тухайн бөхтөөгөө ховчлаад ярина, маш цөөхөн үгээр ойлгомжтой л ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр одоо цаг өөр үе болохоор засуул хөрчлөө өөр болчихдөг юм да. Тийм болохоор ямар ч юм тий одоо засуултаагаа ойлголцсон гэж үүдэг. Тухайн өдөр засуул одоо бас амжилт гарах гэж байгаа шүү дээ. Миний мөрөн дээрээс одоо тэдэн бүх төрүүлсэн, тийм сол авсан гэдэг бол засуулын үзүүлэлт. Нөгөө өрсөлдөж байгаа тамирчин хүн бол мэдээж улсын баярын наадмын одоо дээгүүр байрын чалгах төлөө цолоо ахиулах төлөө явж байгаа. Тийм болохоор тэр илүү дутуу хэрэггүй бах уу? Ёс уламжлалаа дагуул шүү. Тэгээ баяр цэнгэл наадам гэдэг утгаа дагуул ер нь олон хэрэггүй бах уу? Урд нь яаж засчихсан тэр өгөөрөө явахгүй бол энэ Монгол наадмыг спорт талд нь өөрчлөлт тавьчих л да. Тэгэх юм бол Монгол наадам биш болчих шүү дээ. Улсын баярын наадамд уралдаж байгаа адуу бүгдийг одоо гадаад импорт ядуугаар уралдъя л да. Тэгвэл Монгол наадам болох уу тэр? Тэгвэл гадаадын нөгөө морин тойруулга, морин спорт тал руугаа явчих шүү дээ. Тэгээ Жокоч ингээд унаач тусгай бэлтгэсэн хүн гараад ирнэ. За тэгээд энэ үндэсний ном сумыг болохоор байтар болгоч л да.
Тэгэхээр чи Монгол наадам ингээд утга нь алдаад явчих юм. Монгол юм чинь бүгд байхгүй болчих юм шүү дээ. Тэгээд дээл хувцас болохоор өөр юм болгоод авчи. Тэгвэл одоо Монгол наадам хэлэх боломж байхгүй шүү дээ. Тийм л юм харагдаад байгаа. Тэгээд ихэнх улсууд л бас нөгөө асуул нь нөгөө бүхийгөө бас даваасаа гэж дэмжээл бас нэг би бол нэг тийм нэг сэтгэл зүйн засаад байт юм уу гэж боддоо шүү дээ. Тэрийг дасгалжуулагч багш засдаг. Засуулууд тухайн өдөр одоо зүүн баруун тал дээр ямар ирэн битээ бөх гарахыг мэдэхгүй шүү дээ. Давсан л мэдээж өөр дээр нэр. Тэгэхээр тэр бүхийг тэг засна гэсэн тооцоол бол ер нь баг тэр өдөр одоо одног үтсэн хинч үзүүтрүүнд гадаж магадгүй шүү дээ. Би зүгээр нэг хүнээс сонсч ирсэн юм аа. Энэ засуул гэдэг хүн одоо ингээ бүх засгаар ер нь энэ бөхчүүдийнхээ одоо нэг юу гэдэг муу юмыг одоо авч үлддэг ч нэг юм хаадаг гэж. Тэр ер нь хэр өмнө байна. Ямар ч байсан тэр муу сайныг би мэдэхгүй байна. Тэр тухайн үед яг тэр одоо игзэгтэй мөч зур сэгээр өнгөрч штэ. Тэр үед л одоо сайн засна гэсэн үг. Алдаа тавах юм бол засна гэсэн үг. Хазгаа гიშгэх юм бол одоо дохиод чимээ өгч одоо гоё мөрөө наадагдал тэгдэг штэ. Засуул олон гэсэн бас өөр юм. Тэр одоо сайн барил дээр л гэж ингэ штэ. Тий, сайн барил дээр гэдэг. Тэр хүнд хандж байгаа мэд боловч одоо тэр цөөвгөр нэг үгээрч үзэл. Ададангаа юм альчиж байгаа тэр байхгүй юу. Тэгэхээр одоо засуул хүн бөхтөөгөө бити гоншгоноод байл гэж хэлэх гээд байгаа би. Тий. Ердөөсөө цөөхөвгөр л ойлгосон шүү дээ. Ер нь одоо та ингээ харж байхад одоо энэ залуучууд хэр байна? Одоо ер нь энэ жилийн наадмаар үзчихээр бөхчүүд нь одоо өсөж байгаа залуучууд одоо ямар бөхчүүд байна? Залуучууд бүгд л мэдээж бэлтгэл сургуулаа сайн хийгээд. За дээд даваанд барилтын цолоо ахиулъя гэсэн ийм хүсэл мөрөөдөлтөд ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол одоо залуу насны л одоо мэдээж том зорилгоудын нэг. За ер нь бол бүх гэдэг одоо ажлыг би мэх гэж ойлгодог. Тэр одоо бүхий спортын тэр гайхамшиг бол одоо мэхэндээ л агуулгаж байдаг. Одоо давтагдчихгүй сайхан мөхүүдийг хийх, уран ганган барилдах гэдэг бол одоо Монгол бүхий эд тав гэж ойлгодог шүү дээ. Тий. Зүгээр одоо түшилцээ зогсоод авах юм уу, тэгээд баглж боомлж байгаа таях гэдэг бол бас нэг асуудал. За ер нь одоо Монгол бүхий тэр гайхамшигтай мөхүүдийг хийж барилдах гэдэг бол одоо энэ олон түмнийг цэнгүүлж, баясгаж, эд таваа одоо багтуулж ингэж барилдвал бас сайхан Монгол бүхий гоо сайхан тэмдэг оршдог байх гэж боддتي. Ер нь одоо сайхан барилдаг, уулга алдуулсан барилдаа нэг үзсэн үзэгч олон түмэн яадаг вэхлээр нэг жинхэнэ юм үтсэн юм шиг бол. Энийг л наадам гэдэг байхгүй да. Энийг л одоо тэмцэл гэдэг байхгүй да гэж ярьдаг. Тэгэхээр энэ мэх гэдэг зүйлийн талаар би залуу хөгчүүдтэй нэг ярмаар санагдаад байт. Сая би хэлсэн бүх гэдэг ч одоо мэх гэсэн үг юм тийм. Тэгэхээр тэр мехийг одоо ойлгож авах бол хамгийн чухал байна. Тийм. Мехийг ойлгоод авах юм бол одоо тэр авдаг цол хүссэн тэр цолондоо дүүрэн барилдаж болох юм байна. Тийм. Мехийг ойлгох юм бол ойлгохгүй одоо 20 жил үтгэхэд л байран дээр байгаад байна гэсэн үг. Тэгэхээр одоо мехийг л одоо дарах мэх олонтой байх л иймэрхүү зүйл дээр манай залуучууд сайн суралцах юм бол одоо цолоо ахиулах, цаашлаад улсын баяр наадмын үзүүр төрөндөлдөх иймэрхүү боломж бүрэн байгаа. Бүх гэдэг бол ердөөсөө л бүхий багш л одоо үнийг хэлнэ. Үнийг л одоо залуучуудаа суулгаж өгнө. Унах гээд байгаа хүнийг татаад босоод ирж байгаа юм ч одоо тэр бүх байж чадахгүй. Унахж байгаа хүнийг бүр одоо хордон дөргөн л одоо өвдөг шороодохын төлөөлж зүтгэх ёстой шүү дээ. Гэтэл унах гээд байдаг татаад байдаг ердөөсөө. Тэгээ бүх гэдэг утга нь алдагдаад зарим залуучуудтай тэгж харагдаад байгаа. Тэгэхээр бидний одоо залуучууд бидний бөхчүүдийн гайгүй одоо мэдрэмжтэй навьяас чадвараа хөгжүүлсэн юу юм бэ гэхлээр тухайн үеийн одоо мундаг багш нарын дасгалжуулагчны буян байхгүй. Эр сайндаа одоо бид нар ийм болчих гэж байхгүй. Тэгэхээр өрсөлдөгч найзууд сайн байж иж бүх сайжрна. Багш сайн байж иж бүх одоо бүхий дээр урлаг хөгжин гэсэн үг. Жишээлбэл одоо таны одоо эд барилж явах үед одоо таныг дасгалжууж одоо энэ одоо өндөр цолонд хүргэсэн одоо багш дасгалжуулагчтай ямар хүн бэ? Одоо 15 настай одоо би анх сэс туултанд аль биесээр орсон шүү дээ. Тий, тэгээд 20 жил барилдсан байдгийг. Анх спортын гавь дасгалжууд сэрэн давгш одоо аавсаг заасан. Их сайхан. Одоо миний амьдралын бүх одоо тэр хүүхэд байхад бодож явсан. За ерөнхийдөө байр суурь олоогүй. За тэгээд чиглэлээ аваагүй байх үеийн чигийг одоо зааж өгсөн. Бүх хүн гэж тамирчин хүн гэж одоо ийм хүнийг хэлдэг юм аа. Та нөхдөл бол энэ Монголын агуу тамирчдын үр хойч шүү гэдэг одоо номон зогсоож байгаа тэгж одоо сургаж ирсэн. Одоо хүртэл одоо чихэн сонсогч байдаг. За дараад нь барилгын коллежид орсон. Барилгачийн спорт клубын багш, Нэмхүү гэж багш байсан, чөлөөт бүхий мастер багш.
багшийн гар дээр бас нэг тэмцээн уралдаанд яваад хамт бэлтгэл сургуулаа гэх тэгээ явж байгаад улсын залуучуудын шгшээ багт 1987 онд орсон. Тэгэхэд спортын гавьт тамирчин ардын багш Сэретэр багшийн гар дээр очлоо. Тэгээ залуучуудын шгшээ багийн одоо бүрэлдэхүүнд хамрагдаад тэгээ Сэретэр багштайгаа нэг 2 жил ажиллаа. Тэгээд бүхийн шонхор клуб багш маань байгуулад тэгээд л одоо явсан да. Тэгэхээр энэ олон багш нар бол бүгд өөр өөр ингэсэн өвөрмөс арга барилтай. Бүгд өөр ингэсэн одоо онцлог тийм сургалттай багш нар байхгүй. Зарим багш нар бол одоо хүний сэтгэл зүйтэй хайцсан. Тий. Чи тэгж бодож юм уу гэдэг одоо бие даалцсан хайлг нь хувьчилж ихээр нь зарим багш нар дэвжэн дээрээ сайн. Дэвжэн дээрээ одоо хүн бие ингэж авч удгийн бөгдөө энэ байдлаа одоо нуудгийн энэ давуу талаараа одоо дайрдгийн давшилтын гэж юм уу. Тиймэрхүү олон аргачлалтай багш нар байдаг байхгүй. За тэгээд багш нар бол мундаг байж болно. Тэр багш нарын одоо үгийг одоо хэр авч जैन, тэрийг одоо хэр бодож байна. Хэр одоо өөрт нь одоо наалдж ийн гэдэг юм байна шүү дээ. За ер нь монголчуудыг бол энэ 93 наадамгүйгээр үндэсний спортгүйгээр бол төсөөлөх аргагүй. Тэр нь бол одоо мах цуснд нь бүр ясанд нь суугаад өгсөн. Ийм одоо өв уламжлал дархлаа байд юм байна даа гэж хэлэхээр тийм одоо агуу арт юм шүү дээ. Та сая хэлсэн нэг бүх гэдэг чинь мих юм аа гэдэг. Таны ч одоо нөгөө дархан михүүд ч олон л доо. Тэр дотроос одоо хамгийн одоо гарсан дархан одоо мих ч одоо ямар мих вэ? Мэдээгүй. Ерөөс одоо яадаг өөрийн мэдлэмээр хийждэг гэж тийм. Тэ энэ бас ингэж ярил одоо хүмүүс юу гэж ойлгох юм бол бас илүү ярьчих юм бол одоо нэг яруу найрагчныг онгод гэж хэлдэг шүү дээ. Тиймэрхүү байнуудаа гэж би боддгийг. Хэрвээ бэлтгэл сургууль сайтай одоо хурдан мороор ярих юм бол 90 орцсон. Ирлэгдсэн одоо хурц утгах шиг болцсон. Энэ үед бол одоо хүн зүүн савнгаараа л өвчтөм шиг санагддаг шүү дээ. Тий. Нэг барилдаан дээр би тэглээ шүү. Нэг орооцолсон барилдаан болсон юм аа. Тэгээд ирж суугаад. Тэгээд сумын авзаргаан тогтох эднээс асуучихсан. Би сая яасан бэ гэж. Тий. Тэгсэн чинь чи ямар сони юм бэ чи өөрөө барилдчиход биднээс ирж яасан бэ гэж асуусан. Өөрөө барилдсан үстэй чи гэж. Тэгэхээр тэр юу болоод байна гэхээр тийм одоо маш хурдтай үед хүн бодоод зогсож явах боломж байдгүй. Тэгэхээр дандаа мэдрэмжээр гаргаж байдаг юм. Тэгэхээр одоо би сая хэллээ. Мэдэхгүй гэж. Тухайн үед тэр хүн ямар одоо байрлал авах нь, ямар хөдөлгөөн хийх нь тэрэнд нь тохируулж өөрийнхөө хөдөлгөөнд оруулна хамгийн гол. Одоо тэр хүн хөдлөхгүй ингээд зогсоод байх юм бол би юу ч хийж чадахгүй нь шүү дээ. Тэр хүнийг өөрийнхөө хөдөлгөөнд оруулах гэдэг шүү дээ. Тэгээд тэгэж одоо авч ээж өөрийнхөө юм хийхгүй төгсгөл сайтай хийх гэдэг шүү дээ. Чөлөөтөхөр залуу байрладаг байхад манай толгойд клубын дасгалж болгоч. Олон улсын хэмжээний мастер Ганбаатар гэж багш байсан. Ганбаатар багшийн хүүхдүүдтэй байрлахаар Ганбаатар багш юу гэж хэлдэг байсан гэхлээр битгий дагаад өсрээд байгаа ч наа зөвхөтэй байгаа гэж. Тэгэхээр хүнийг тийм байдалд оруулдаг байна шүү дээ. Тэгэхээр та чинь зарим одоо барилдаануудаа одоо нөгөө хүнийг одоо хайчаад ирэхтэй ямар мэхээр бараг хайснаа мэдэхгүй байж тийм шүү дээ. Зарим нэг одоо хурдтай орооцсон юм дээр тийм бусдыг нь бол мэдэн шүү дээ. Бусдыг нэгээр нэгсэн дээ гэж. Тэр одоо орооцолцсон тэр одоо ээдрээтэй байлдаанууд дээр анх яалаа гэдгийг одоо мэдрэмжээр явцсан болохоос биш. За одоо би ингээд хөлийн гар холбоод авлаа. Багш юу гэж хэллээ гэж бодох боломж байхгүй л тийм. Тэгэх юм бол нөгөө чи өдөөс секундын дотор давуулаач болчихсон. Тийм болохоор бие хуваарлаад зөнгөөрөө одоо дадуулсан рефлексээрээ тэгээд даваад яваад гэсэн үг. Тухайд хуваарлалтай гэдэг. Тэгэхээр яагаад ингэ тамирчид ингэ мөхийг олон мянган удаа давтаад идэг гэхлээр тэгж одоо өөртөө суулгаж өгч байгаа. Мэдрэмжээ өгч. Төмөр штанг өргөж байгаа залуучууд бол тэр бол өөрчлөлтөгч биш. Тэр бол одоо урд нь зогсож байгаа мэх техник давтаж байгаа тамирчин биш. Зөвхөн нэг хэд өргөж ачаад болчлоо гэдэг. Тэгтэл өөрийгөө асар их уурж байгаа байхгүй. Тэгтэл тамирчин хүний булчин ямар бүтцтэй байх ёстой юм гэхлээр тесрэлтийн төвчээр юм байх хэрэгтэй. Гэтэл төмөр өргөсөөр гоод хатууруулаад нөгөө нэг булчин гэж бүтцийг өөр болгоо тавьчих юм шүү дээ. Тэгэхээр нуруунд татаад дөрвөн мөчн бадаарл ирсэн хүн яаж тэр нарийнхан сэнжиг илүүгс шуудаг авах юм? Боломжгүй. Тэгээ тэн дээр яаж удаан тэсхийг бас боломжгүй гэдэг. Тэгэхээр би нөгөө түрүү яриад байдаг. Фитнесийн багш бол Монгол үндэсний бүхий болон бүхий дасгалжуулагч биш шүү. Тэгэхдээ фитнес спортод бүхий төрөлд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэгэхдээ ямар дасгалын өгвөл бүх хүний энэ булчингийн бүтцийг эвдэхгүй байх гэдэг. Ийм юм байдаг та. Тий. Наад чинь бол хэрэг агуу ухаана. Энэ юу байхгүй? Онлайн төвшөнд л одоо ингэж багш нар зааж өгсөн. Тий. Тэгэхээр энэ хоёр бүх ингээл барилдаал ингээл мэх хийхгүй юм шиг ингээд харагдаад байгаа шүү дээ. Гэтэл цаана асар их хүч, асар их төвчээр явагдчихдаг. Тий. Хин төвчээр алдсан барьцаад явах юм бол унна гэсэн үг. Бараг. Тий. Тэгэхээр одоо төвчээрийн тесрэлтийн тийм спорт бахны Монгол бүх. Тий. Хэцүү шүү дээ. Одоо энэ
синжиг рүү гараа орно гэдэг чинь бол хэцүү. Яа. Орлоо гэхэд одоо дээхэн цагт ямар байдаг гэсэн гэхээр буруу халах юм бол хуруу нь үлддэг тэнд. Яа. Тэгээд 20 төмөх хийх юм бол одоо тоог өвдөг бясардаг. Одоо тийм байсан биз дээ дээхэн үед. Тоогоо бяс өшгөлүүлчихэд сураар багилж байгаа дахиад барилдаад тайсан ч гэж бас ярьдаг байсан. Одоо бол тийм биш л те. Одоо бол бүх юм дүрмтэй, журамтай, хажуудаа засуултай, харж байгаа, шүүж байгаа олон одоо үзэгчтэй. Одоо бол өөр болсон. Тэгэхээр Монгол бүх гэдэг бол одоо өөрөө ингээд өөрийнхөө дархлааг бий болгоцсон. Өөрийн одоо дүрмтэй, өөрийн цод ирэмбтэй ийм том одоо соёл байна. Бидний өв байна. Би бүх хүүхдүүдэд барилдуулж байгаа. Тий, бүх хүүхдүүдэд. Сая нэрээ нэг залуучин бас тий. алтан медаль авсан байлээ шүү. Тийм. Миний 3 хүүхэд жудаа бөхөр барилж байгаа. Тий. Яагаад жудаа бөхөр барилдуулсан гэхээр би ч өөрөө нөгөө барьцтай барилдаанд арай гайгүй. Тэгээд энэгээр нь гайг болох юм болов уу гэд. Тэгээд одоо энэ хүүхдүүд бол одоо нэлзраа байна. Одоо балчир байна шүү дээ. Тийм болохоор энэ бүхийн төрлүүдээр одоо миний аав юу хийжлаа гэдэг юм уу энэ бүх гэж юу юм бэ гэдгийг биеэрээ үзээд нэг хүмүүжээд авах гэж орсон юм. Тэрнээс ч одоо өөр хүүхдүүдээс ингэдэг гэж амжилт нэхнэ гэж бол байхгүй шүү дээ. Тэгээ цаашдаа барилдана уу барилдахгүй байна уу өөрсдийнх нь л ах. Зөв. Ямар ч байсан бүх гэдэг юм байдаг юм байна. Аав маань ийм ажил хөдөлмөр хийж ирсэн юм байна. Бүхийн одоо гой сайхан хаана байдаг юм бэ? Амжилт ялт ямт гэж юу юм бэ гэдэг. Ингээд авах юм бол нэг хүн болох гээд байгаа ажилд мань бас нэг жоохон түлхэц болох юм бол тий. За маш их баярлалаа. Торгууд болдоо та Монгол мөхбанк таамддаг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн сайхан нэвтрүүлгээрээ эргээд уулзлаа түр баяртай.